Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны 4-р хуралдаан төрийн ордонд амжилттай олж өндөрлөө. Үндэсний бодлогын хорооны 4-р хурлыг нээж улсын хурлын гишүүн Ардчилсан намын дарга Эрдэнэ үгэлсэн юм а. Хуралдаанд үндэсний бодлогын хорооны гишүүдээс гадна улсын хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Эрдэнэт, улсын хурлын гишүүн Наран Туяа, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Баатар Хүү, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Туваанар оролцсон юм а. Өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан намын үзэл баримтлалын шинжилсэн төсөл, улсын хурал болон бүх шатны сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журмын төсөл, гишүүнийг төрийн болон улс төрийн албан тушаалд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааны тухай журмын төсөл зэрэг нийт 12 асуудлыг хэлэлцэж баталсан юм а. Мөн энэ үеэр Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүд улсын хурлын 42 дугаар тойрогт зохион байгуулагдах нөхөн сонгуульд оролцохыг дэмжиж тогтоолын төслийг баталсан юм а. Ардчилсан намын өнгөрсөн 2016 оны 6 дугаар их хурлаас эхлээд Ардчилсан намын үзэл баримтлал үндсэн дүрмийн өөрчлөлтийг бол хийж эхэлсэн. Үндсэн дүрмийн өөрчлөлт бол амжилттай явагдаад намын шинжилгээ ажлууд явагдаж байна. За үзэл баримтлалын төсөл бол нэлээд урт хугацаанд нэлээд олон шат дамжлагтайгаар хэлцэгдэж байгаа. За үндсэндээ бол ажлын бүтэн 3 ажлын хэсэг гарч ажилласан. За тэгээ сая өнгөрсөн 3 сард энэ 3 ажлын хэсгийг нэгтсэн нэг том ажлын хэсэг болгож ажилласан байгаа. За нийт үндэсний хэмжээнд 3 удаагийн хилцүүлгийг явууллаа. Сая хамгийн сүүлд 330 сум, 152 хороо, 21 аймаг 9 дүүргээр бол үндсэндээ намын анхан дундчдны бүх байгууллагаар энэ үзэл баримтлалын төслөө хилцүүлэг хийж явуулсан байгаа. Тэгээд энэ дээр хэрэгжсэн бүх саналуудыг нэгтгээд өнөөдрийн үндэсний бодлогоогоор үзэл баримтлалын төслөө эцсийн байдлаар бол сайшаалгасан тогтоолыг батлууллаа. Хэд хэдэн чухал журмуудыг баталж байгаа. Нам бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд нэлээд их шинжлэгдсэн, үндсэн дүрм өөрчлөгдсөн. Энэ дүрмийг дагаад намын дотоод үйл ажиллагааны бүх журмууд бас өөрчлөгдөж байгаа. Өнөөдөр нийтдээ 12 журмыг шинжилж батлахаар бид ярьж байгаа. Энийн нэгдүгээр чухал журм нь цаг хугацааны хувьд бас яаралтай баталж сонгуулийн ерөнхий оронд төрүүлэх журм бол Ардчилсан намаас улсын хурлын сонгуульд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах, тодруулах юм журм. Ардчилсан намын үндсэн дүрмийг дагсан сонгуультай холбоотой дүрм журмыг заашгүй өөрчлөж шинжлэх ёстой байгаа. Энэ журмын хилцүүлэг одоо яг идэвхтэй явж байна да. Таны байр суурь ямар байгаа вэ? Өөрчлөлтөн дээр дүрмийн өөрчлөлт. Ер нь бол бид миний байр суурь мэдээж Ардчилсан нам бол улс төрийн гол хүчний нэг. Ээлж сонгуулийн нөхөн сонгуулийн сонгуульд оролцох үүрэгтэй. Тийм учраас сонгуулийн ерөнхий оронд өнөөдөр бид оролцсноо гэдгийг зайлшгүй хуулийн дагуу мэдэгдэх ёстой гэж харж байгаа.